Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Отго Эрдэнэдэг. Би спортын хандлага ухаан эдийн шинжилгээний төвийн гэмтлийн хэмж байна. За, спортын гэмтэл онцлогоо авах арга хэмжээний талаар ярилцъя. Спортын гэмтэл гэдэг нь тамирчны гүйцэтгэл болон бэлтгэлийн доктортой байдлыг алдагдуулдаг гол эрсдэл юм аа. Зөв онцлогоо анхан шатны тусламж хоцрох юм бол гэмтэлтэй хамжирч нөхөн сэргээлт удаашрдаг аа. Спортын гэмтэл бол тамирчдын бэлтгэл, гүйцэтгэл, сэтгэл зүй, бүр карьерийн үргэлжлэлт хүртэл шууд нөлөө үзүүлдэг цогц эрсдэл. Хэрв гэмтлийг эрт танихгүй бол эдгэрэлт нь удаашраад дахин давтагдах эрсдэл хүртэл ихсдэг. Тиймээс зөв үнэлгээ, анхны тусламж, урьдчилан сэргийлэх мэдэгтэй байх нь бол тамирчин хүний агц хөгжилд маш чухал үүрэг үзүүлдэг юм байна. Гэмтэл ямар ч онцгой шалтгаангүй юм шиг харагдаж яг үнэн хэрэгтэй бол хэд их ачаалал, буруу техник, хангалтгүй амралт, булчингийн тэнцвэргүй хөгжил зэрэг өдөр тутмын жижиг алдаануудын нийлбэр байдаг. Эдгээр нь удаан давтамжтайгаар явагдсанаар эдисийг аажмаар гэмтээдэг. Тиймээс бид ачаалал, сэргэлтийн зөв зохицуулалт, зөв техникийг эзэмснээр бэртэл гэмтэл үүсгүй байх үндсэн шалтгаан болж өгнө. За, эдгээр алдаанууд хоримтлагдсанаар булчин суналт, шүрмэс таталт, шагаан мултралт гэх мэт түгээмэл гэмтлүүд хүргэдэг. Эхэндээ зүгээр л өвдөж байна гэж бодогдох боловч анзаарахгүй явах юм бол бэлтгэлийг тасалдуулж, хүч, уян хатан байдлыг бууруулахад хүргэдэг. Зарим тамирчид бүр дахин гэмтэх айдас төрж сэтгэл зүйч хүртэл тийм дарамт үүсч мэдрэгдэг байхыг бол бид бүхэн харсан. Бид энэ асуудлыг шийдэхийн тулд ачааллын хяналтыг тогтмолжуулж, хөдөлгөөний техникийг засаж, гол булчин бэхжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн, мөн сэргэлт, хооллолтын дэглэмийг нэг түвшинд нь барьж, анхны тусламжийн стандартчилсан систем бий болгосон. Ингэснээр гэмтлийн эрсдэл боддоор буурч ирсэн үзүүлэлт биднэрт харагдсан. Зөв техник, зөв халаалтыг хэвшүүлснээр булчин суналтын гэмтэл нь 30-35%, шагаан гэмтэл нь 20 орчим хувиар буурсан харагдсан. Сэргэлтийн чанар сайжирч бэлтгэл, таслал тоо бас багассан харагдана. Хөдөлгөөний чадрын сорилууд нь нийтээрээ дээшилсэн. Жишээ нь шагаан архаг мултралтай байсан нэг тамирчин бий. Улирал бүр хэд гэмтдэг байсан. Түүний техникийн алдааг засаж, тэнцвэрийн дасгалуудыг хийлгээд ачааллыг үе шаттай нэмэх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ингээд ердөө 6-7 хоногийн дараа л гэхэд дараа дахин мултрал гараагүй, бэлтгэлийн оролцоо нь 95% болж өссөн үзүүлэлт харагдсан биднэрт. Бүх багийн хэмжээнд авч үзэх юм бол гэмтлийн давтамж нь 20-40% буурсан. Тамирчдын оролцоо 90%-аас дээш гарч хүч, хурд, тэсвэрийн үзүүлэлтүүдийн тогтвортой өссөн. Сэргэлтийн үзүүлэлтүүд нь сайжирсан. Тогтмол бэлтгэл, тогтвортой гүйцэтгэл, тогтвортой ахиц гэсэн системийг бүрдүүлж өгсөн байна. Эндээс бид нэг зүйлийг маш сайн ойлгосон. Спортын гэмтэл бол азгүй тохиолдол биш. Энэ бол менежментийн тусгал. Ачааллаа зөв тооцвол, техникийг эрт засвал, сэргэлтийн үнэн зөв авч явах юм бол гэмтэл бол удирдах болох зүйл. Тиймээс доктортой агц нь маш сайн төлөвлөлтөөс эхэлдэг. Дүгнэлт. Тэгэхээр бидний баримталж байгаа гол зарчим бол маш энгийн, зөв техник, зөв халаалт, зөв ачаалал. Энэ гурав байвал том эрсдлүүд багасч, тамирчны гүйцэтгэл доктортой өснө. Доктортой бэлтгэл бол доктортой амжилтын үндэс юм гэдэг нь тодорхой илт гарч ирсэн. За, эцэст нь энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд өөр спортын багийн тамирчид, дасгалжуулагч, эмч, сэргээн засалж, сургуулийн багш нар үнэтэй хувь нэмэр оруулсан. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тамирчдын эрүүл мэнд бол бидний бүгдийн нэг зорилго билээ.